Монголын ууц товч. Хүчлөгийн дутаасан ба жамуухын дарагдсан. Эргэд иргэнийг эзэлж тогтоо бэхийн хөвөн удуугийн хатан тухай дөргөн хоёроос дөргөнэг тэд өгөөтэй хаанд өгөв. Мэргэдийн зарим улс дайжиж тайхал шивэнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруу. Сорхон шарын хөвөн Чимбар зүүн гарын цэргийг аваад хороолон бэхэлсэн мэргэдийг бүсэл гэж илгээв. Тогтоо хөвөн худуу чулуу нарын хамт цөөнхөн дутааж гарсныг Чингис хаан нэхэж Алтай өвөрд өвлжиж 1205 оны үхэр жилийн хавар Араан даваагаар давж одвол 8-ны хүчлэг хаан улсаан алдаад цөөнхөнтэй дутааж яваа мэргэдийн тогтоотой уулзаж Эрчис мөрний бүх дэрэм гэдэг газар хамтран цэргийн засаж байжээ. Чингис хаан хурч байлдвал тогтоо тэнд зэрлэг суманд оногдож өгөв. Хөвөд нь түүний хөөргийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс 8 мэргэд нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж Эрчис мөрнийг гэтэлхэд олон хүн нь усанд живж өгөв. 8 мэргэдийн цөөнхөн Эрчисийг гэтлээд хагцсан салав. 8-ны хүчлэг хаан уйгрын харлуугийг дайран Сартуулын газарт чүй мөрөнд байгаа хар хятадын гүр ханд нийлэн очив. Мэргэдийн тогтоовгийн хөвөд худуу гал чулуун тэргүүтэн мэргэд ханилгийг Хевчакуудыг дайран одов. Тэндээс Чингис хаан харж Араан даваагаар давж уул ордонд буу. Чимбай тайхалд бүгсэн мэргэдийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болгож мэргэдээс хятахын хядуулж үлдгэстийг цэргүүдэд талуулж дээрэмдүүлв. Бас урд дагаж орсон мэргэд аврааг ордноос урван болсонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болрун. Тэднийг хамт байлгая гэсэн бэлээ. Гэтэл тэд урвсан ажээ. Гэд мэргэдийг зүг дуустал хуваарлав. Мөн өхөржил Чингис хаан зарлиг болж Сүбэдэд төмөр тэрэг хийлгэж өгөөд тогтоогийн хөвөн худуу гал чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбэдэд зарлиг болгосноо. Уршигт тогтоогийн урвсан хөвөд уургад хулан шиг ухаан алдаж шархт буг шиг шантран мохож буцаж харвалцсаар буруулдан дутав. Хөгцсөн худуу чулуун нар хөөрөх чигүүртэй болж хөх тэнгэрт нэсвэл хүлэг баатарчи хөнөөх шонхор болж хөөж тэднийг бариараа. Муу тогтоогийн хөвөд мунхах тарваг болж мохор нүхэнд шоргвол Төгс баатар Сүбэдэ төмөр царил болж түнхэж малтаж гүйцээрэ. Өшөөт мэргэдийн үрс өрст загас болж өргөн далайд орвол өрлөг Сүбэдэ чи өөш говчуур болж өлгөж гохтож бариараа. Өрлөг баатар чамайг өндөр давааг давуулж өргөн мөрнийг гэтлүүлж өшөөт мэргэдийг даруулахаар өдөр болзож илгээв. Усны уртыг туулж газрын холд хүрэхтэй унах мордон гамнаж уулах хүнсэн хэмнэж урдаас болгоомжтой яв. Агт мордон муудуулвал амаа баривч хожимд нь альва хүнсэн барвал авирлан хэмнэвч оройтон. Алсын тэр замд авлах гөрөөс олон бий ан ав хийсээр алсын замыг бүү март. Хүнсний нэмэр болгож хүрлцэх хэмжээгээр авал. Эрхэлсэн аваас ангид энгийн явах замд эрцэргийн мордын эмээлийн хударгыг молтолж агтны хазаарыг амгаачилж аяар зөөлөн яв. Чамд энэ журмыг чармаан сахиж явбал аяны хүн дураар авлан давх хам болино. Цэрлэгч журмыг зөрчсөн цэргийн хүмүүсийг жанж таних хүн миний таалал зарилгийг зөрчвөл та нар надад явуул. Танихгүй хүн миний таалал зарилгийг зөрчвөл та нар мэдэж шийтэг. Уул нураг алславч уг санаагаа нэгтгэж мөрөн голыг гэтлэвч мөн санаагаа нэгтгэж мөнх тэнгэрийн хүчинд мөрийн хүч нэмэгдэж гайд тогтоогийн хөвүүдийг гартаан оруулж баривал тэднийг авчрах хэрэггүй тэндэн чигийг нь олгох тун гэж зарлиг болов. Чин зоригт Сүбэдэд Чингис бас хэлв. Чи одоо яваад чивэлт мэргэдийг сөнөө. Балчир цагт минь тэд байн довтолж бурхан халдуунд биднийг бутлуулан сандаргаж байсан. Өшөөд тэр мэргэдүүд өнөө бас тангаргалаад өөр зүг дутав. Уртын үзүүрт хурч гүний ёроолд орж төлөөс өшөөг ав гэж төмөр тэргийг хэрэглүүлэн үнэн итгэлтэй Сүбэдэг үхэржил илгээв.
далд оровч үл мэд, далд оровч ил мэд санаж, холоочвч ойр мэд бодож, бидэнд итгэлтэй явбал тэд тэнгэр ивэж дэмжих болно гэж Баатар Сүбэдэг мордоход бас зарлиг болов. 8 мэрэгдэг эзэлж дуусвал 8-тай хамт байсан Жамуух улсаан алдаж 5 нөхөртөө тэнвчилж яваад танлуу ууланд гарч нэгэн угал залж шарж идэж байгаад Жамууха нөхдөдөн хэлсэн. Хэний хөвөд энэ өдөр угал залж ингэж идэж байна гэд тэр угалзын махыг идэж байх завсар 5 нөхөр нь Жамуухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуух нөхөддөө баригдаж ирээд Чингис хаанд хэлүүлсэн. Хар хэрэ халтар нугсыг барих болов, харц бол хан эзэнтэй халдах болов. Хаан анд минь хайрлаж өршөө. Бор илэ борлог нугсыг барих болов, боол зарц бодот эзэнтэй босож халдав. Богд анд минь бодож үз гэжээ. Жамуухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болров. Хаан эзэнтэй халдсан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхрөлөх вэ? Хаан эзэнтэй халдсан харцардыг ураг төрлийн хүртэл устгах гэж зарлиг болов. Тэгээд Жамуухын нүдний өмнө түүнд халдсан ардыг алав. Чингис хаан Жамуухад хэлгэж зарлиг болсноо. Одоо бид хоёул ойртож бас нөхөрлөе. Өнөө болоход чи өрөөсөн арал болоод өөр санаа агуулахгүй биз. Хамт хоёул нийлж харилцан найрандж умарцснаа сануулж унтснаа сэрүүлж явъя. Өөр замаар явсан бол өөлзийт сайн нөхөр минь мөн бэлээ чи. Өшөлтөн байлдах өдөр болоход өр зүрхэн өвддөг бэлээ чи. Ангид замаар явсан боловч анд сайн нөхөр минь мөн бэлээ чи. Улаашин байлдах өдөр болоход уушиг зүрхэн өвддөг бэлээ чи. Хэдин жишээ хэлбэл хэрэг улстай бид хар халзан элэтэд хатгалдах цаг болоход тойролханы санааг тодруулж бидэнд хэлээд тун их туслав. Бас 8 улсыг үгээр хүртэл сүрдүүлж амаарайтал сандаргаж альва байдлыг мэдэгдэж ач тус хүргэсэн бэлээ гэж хэлүүлжээ. Жамууха өгөөлрөв. Эрт өнгөрсөн цагт энхри баг насанд хорхоног жубуурын хөндөд хоёул их найрандж хан анд чамтай хайрт найз болж үл шингэх идэ эдэлцэж нэг хүнжил нөмөрч нэг санал санаж явлаа. Хөндлөнгийн хүнд хөнөөгдөж хөнөөх үгэнд давтагдж хажуугийн хүнд хатгагдж хатгах үгэнд давтагдж хаан анд чамаас хагцсан салаад би хар нүүрнийхэн арсыг халцарч хуурсны адил хаан анд чиний халуун царайг харахаас хальшран зовж яв. Умарташгүй хэлэлцсэн урдын үгийг санаж улаан нүүрнийхэн арсыг уруулж өвчүүлсний адил уучим сэтгэлт андын хаан ухаанд царайг харахаас ухран зовж яв. Хаан анд намайг хайрлан сойрхож хамтран нөхцөйг хэжээ. Нөхцөх цагт нөхцсөнгүй би. Тэмүүжин чи төмөн улсыг төвшин болгож харь улсыг хамтдган захирч хамгийн эзлэн хаан болоод дэлхий дахин бэлэн байхад дими надаар юу хийх вэ? Харамхуй шөний зүүд болж гэгэн өдрийн гэмтэн болж хаан андыг зовоох болно би. Ингри чин бөөс эгми чин өргөс болох биз би. Ата тимийн үгээр андаас салаад алжаан зовов би. Энэ насны дотор эрхэм анд бидний инхрийн нэр алдаршиж ургах нарнаас аваад шингэх наран хүртэл улс даяарт дуурсав. Сэргэлэн Баатар чамд сэцэн их заяачээ. Эрлхэг Баатар андад эрдэмтэн дүү нар төржээ. 73 хүлэгтэй дархан өрлөг нөхөдтэй далай Чингис чамда дарагдж мөхөв би чинь. Өөрийн эцэг ихээс өнчин бие хоцроод итгэх сайн нөхөргүй идтэй сайн дүүгүй илүү дутуу үхтэй их домогч эхнэртэй ийм байсан учраас Тэнгэр эцгээс заяатай Тэмүүжин чамд дээлэгдэв би. Анд нөхөр минь сойрхож амийг минь өтөр тонилговол ариун зүрх чинь амарч амгалан жаргах болно. Анд чи сойрхож асгарах цусыг гаргалгүй алуулж өршөө намайг. Үхэж хэвтэх ясмын үржилт их дэлхийд үрд оршиж байгаад итгэлт андын ургийг ивэж тэтгэх бол тугай гэж ийм ёроолыг тавья. Өөр төрлийн би өндөр төрөлт андын өмг сүлдэнд дарагдав.
хэлсэн үгийг минь мартахгүй хэзээ ямагт дурдж яваарай. Одоо намайг тонилох тугаа гэж өгүүлбэл эдгээр үгийг сонсоод Чингис хаан өгөөлрөв. Ант нөхөр Жамууха анги тасархаа явавч атаахаар санаж амиа хорлох үгийг арай хэлсэнгүй билээ. Засарч чадах боловч засрахгүй хичээхгүй байна. Үзэх төлгөөр мэргэлбэл өөхөх цаг нь болоогүй мэт. Дээд язгуурын хүнийг дэми хорлож болохгүй. Хүний амийг хорлоход хүндэт шалтгаан хэрэгтэй. Энэ тухай шалтгааныг хэлбэл урд зочи Дармаала Таачир хоёр адууга харилцсан дээрэмдэлцэх үед Жамууха ханд чи буруу зан булхаа явдал гаргаж далан балжууд гэдэг газар байлдаж намайг зээрний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлийг ивэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүй хөрөв гэж хэлэхтэн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж хүүрий чинь ил хаяхгүй хүндэт ёсоор оршуулъя гэж зарлиг болов. Тэнд Жамуухыг өхүүлж хүүрийг оршуулв. Тэгээд эсхий туурхтан улс энх шудраг болж 1206 оны барс жил он мөрний эхэнд хуралдаж 9 хөлт цагаан тугаан мандуулаад Тэмүжинд Чингис хаан цолыг өргөв. Мухалайд Говн цолыг тэнд өгөв. 8-ны хүчүлэг хааныг нэхүүлэхээр зэвийг мордуулав. Монгол ухсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болров. Улс төрийг байгуулсан урдын гавьяат нөхтө ухсаатан ноён болгож мятралгүй зүтгсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж сойрхлын үгийг хэлье гэж зарлиг болов. Мянганы ноёдыг томилж тушаасан нь 1 мэнлэг эцэг, 2 боорч, 3 мухлай гован, 4 хорч, 5 илүүгай, 6 жорчда, 7 хунан, 8 хувила, 9 зэлэм, 10 түгэ, 11 дэгэ, 12 толун, 13 өнгөр, 14 чүлгэдэ, 15 брохол, 16 шихий хутаг, 17 хүчүү, 18 хөхөчүү, 19 хоргаасун, 20 үсүн, 21 хуйлдар, 22 шилүүгэ, 23 жида, 24 таха, 25 цагаангаа, 26 алаг, 27 сорхон шара, 28 булуугун, 29 хараачаар, 30 хөхөчос, 31 сүйхэтв, 32 наая, 33 жунсо, 34 хүчүүгэр, 35 бала, 36 оронарта, 37 дайр, 38 мүгэ, 39 бужир, 40 мөнгөр, 41 долоодай, 42 богэн, 43 худуус, 44 марл, 45 живгэ, 46 юрухан, 47 хөхө, 48 зэв, 49 удуутай, 50 балаа черби, 51 хэтэ, 52 сүбэдэ, 53 мөнх, 54 халжа, 55 хурчаахус, 56 гэвгэ, 57 бадай, 58 хишиглэг, 59 хэтэ, 60 чаварха, 61 хонгиран, 62 тогоон төмөр, 63 мэгүтэ, 64 хатан, 65 мороха, 66 дори бөхө, 67 идүү хата, 68 ширахул, 69 даун, 70 дамаачи, 71 хаура, 72 алчи, 73 топсаха, 74 тунхуда, 75 тобууха, 76 ажина, 77 түйтгэр, 78 сачуур, 79 жидэр, 80 олаар хүргэн, 81 хингада, 82 буха хүргэн, 83 хүрэл, 84 ашиг хүргэн, 85 хадай хүргэн, 86 чигүү хүргэн, 87 88 алчи хүргэн, 3000 хонгираад, 89 ир бутуу хүргэн, 2000 ихрэс, 91 92 93 94 95 онгуудын алхуушдыг идэх хурыг хүргэн, 5000 онгууд ойн иргэнээс гадна Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд 95 хүн болов. Бас Чингис хаан хүрэгдийн хамт эдгээр 95 мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болров. Өмг тус нөхөдтөн өөр сойрхлыг өгье. Боорч мухлай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэ гэж тэр дотор байсан шихий хотгийг тэднийг урьж авчиргэсэнд шихий хотог өгөөлрөв.
Боорч мухлаа нар бэлт биднээс их тусалж илүү зүтгэсэн үү? Тэмдэглэн сойрхоход тэднээс би дутуу тусалж ядуу зүтгэсэн үү? Өлгөтэй цагаасаа би өндөр босхыг чинь түшиж өдий их сахалтай өвгөн буурал болтлоо. Өөр санаа сансангүй өршөөлт чинь багтсаар ирэв. Алмаа баг наснаасаа би алтан босхыг чинь түшиж аманда өдий сахалтай ахмад настай болтлоо. Альжааж бэрхшээсэн зүйлгүй аль чадхаар зүтгэв. Хөлдөн хэвтүүлж хөнжилдөн хочиж хөвөн адилаар хүмүүжүүлв намайг. Дэрэгдэн хэвтүүлж дээлдэн хочиж дүү мэтэр түшиж өсгөв. Одоо надад ямар сойрхлыг хайрлах вэ гэж хэлсэнд Чингис хаан Шихий хотогт өгөөлрөв. Чи миний 6 дугаар дүү биш үү? Өргөмөл дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хүргэсэн ач тусыг бодож 9 ослыг хэлтрүүлэх болгоё гэж зарлиг болов. Мөнх тэнгэрийн ивэлэр улс гүрнийг тохинуулж байхад чи үзэх нүд сонсох чих болж яв. Бидний их ба дүү нар хөвөөдөд эсхий туургатны дотроос эзлэх хувийг олгож хавцсан үүдтний дотроос харьяалах хардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэнч өөрчилж үл болно гэж зарлиг болов. Бас Шихий хотгийг бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, өхүүлэх ёстойг өхүүлж, яллах ёстойг яллаж бай гэж бүх улсын дээд заргач болгов. Бас нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэж түүнийг хөх дэвтэрт бичиж тэмдэглэх тун. Надтай зөвлөж Шихий хотгийн шийтгэхэд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрсэнийг ургийн урагт хүртэл үрд хинч бүү өөрчилт түгэ гэж зарлиг болов. Шихий хотог өгөөлрөв. Миний мэтийн өргөдөлдөө хааны дүүтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан сойрхол Баашин гэрт Балгас хотын иргэдээс авъя гэж өгвөл чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гүйцэдэг гэв. Шихий хотог өөрөө хаанаас сойрхлыг олж төгсөөд гарч боорч мухлаа тэргүүтэн ноёдыг урьж оруулав. Тэндээс Чингис хаан Мэнлэг эцэгт зарлиг болров. Төрхийн хамт төрөлдсөн, өсхийн хамт өсөлдсөн өлзийт буян чиний өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл Ван хаан эцэг Сэнгүү манд хоёр намайг мэхэлж өрсөнд очих замда Мэнлэг эцгийн гэрт хонвол чи намайг ятгахсангүй бол хар усанд живж халуун галд түлэгдэж өгөх билээ би. Тэр тусыг чинь санаж энэ эрхэм суудалд суулгаж ом бүр осолдохгүй. Сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч үрийн үрд хүртэл үрд мялааж бай гэж зарлиг болов. Бас Чингис хаан боорчд өгөөлрөв. Насан баг цагт 8 шарга морин алдаад 3 хоног нэхэж явах замд чамтай уулзсан байлээ. Мөнгөнөж яваад надад туслая гэж чи гэртээ харж эцэгтэн хэлэлгүйгээр гүүний айрагтаа суулгаа хээр орхиж миний охтор хонгор морийг юулж орг шинхул морийг надад унуулад өөрөө хурдан ухаан морио унаж адууга эзэнгүй орхиод яарвчлан надтай бас 3 хоног дээрэмчдийг нэгсэн байлээ. Бэд 2 шарга морь дэмэн дээрэмцсэн хүрээнд хүрээд хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга мордыг гадгаж хөөж дутааж авчирв. Чи нахуу баяны ганц хөвөн бөгөөд юу мэдэж надтай нөхрөлсөн билээ. Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг сансаар явж би бэлгүүтэй гэлгээж нөхөрлөе гэвэл чи бохтор хонгорон унаж бор өрмөг хевнгээ нөмөрч өөрөө хурч ирэв. 3 мэргэд бидэнд халдаж бурхан халдууныг 3 удаа бүсэлэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно 70 нэмргээд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шин намайг унтуулах гэж нөмөргөө надад нөмөргөөд миний дээр борооны усыг дуслуулахгүйгээр шүн дурш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гიშгсэн билээ. Хүлэг баатрын шинж энэ мөн. Түүнээс босож чиний зүтгэлийн алийг хэлж барах. Боорч мухлаа хоёр зөв явдлыг минь зөвшөөрн тэтгэж буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их суурьнд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж 9 удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорч баруун гарын алтаа орчмын төмнийг мэдэж захир туга гэж зарлиг болов. Бас мухлаад Чингис хаан зарлиг болров. Хотоолаа хааны бүжиглэх хорхоног жувуурын хөндөд саглагар модны ёроолд саатан буух цагт мухлаа тэнгэрийн зайрны заасан үгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би
Мухалайн эцэг гүн гуайг дурсаж Мухалайтай үг барилцсан байлаа. Одоо түүний ёсоор би их суйранд суусны тул Мухалайг ургийн урагт хүртэл улс гүрний Гован болгоё гэж Гован нэр өгөв. Мухалай Гован 100 гарын хараун жидүүний хавийн төмнийг мэдтүгэ гэж зарлиг болов. Чингис хаан хорчид өгөөлрөв. Өчөөхөн балчир цагаас өдөө болтол минь өлзийт нөхөр болж, нойтонд хамт норж, хүйтэнд хамт хөрч, хүчээ өргөв чи. Холоор дээн цагт хорч чи мэрглээд зөгнөж хэлсэн үгэ зөв болгон тохирч, Тэнгэрийн өршөөл хүчээр тэр ёсоор бүтвэл 30 эхнэр авъя гэж гуйсан байлээ чи. Одоо чи хэлсэн үг бүтснээ тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр сайхан хүүхнүүдийг сонгож яв гэж зарлиг болов. Бас 3,000 байрны дээр Таха ашиг хоёрын хамт Адарганы Чинас, Тоолис, Талингууд аймгийг нийлүүлж төмөн иргэн болгоод хорчи захир эрчис мөрний дагуу ойн иргэд хүртлэх нутгийг эзэмшин нутаглаж бас ойн төмөн иргэнийг даргалж мэд түгэ гэж зарлиг болов. Хорчийн зөвшөөрлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүжүүл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтэх түгэ гэж зарлиг болов. Бас Чингис хаан зорчидад өгөөлрөв. Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал Хэрэттэй хар халзан элэтэд хатгалдан байлдах цагт хуйлдранд тэргүүтэн байлдна гэсэн боловч чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Зорчидад чи довтолж ороод Жүрхэн, Түбэгэн, Дунгайд, Хороширемоны 1000 торгууд шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч Сэнгүмийн энгисэх хацрыг харван шархтуулж мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй. Зорчидаа чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж халах гол руу нүүхэд зорчидаа чамайг би өндөр уулын нүмер мэт өмг болгон санаж явлаа. Тэндээс би Балжуунуур дундаалахаар був. Балжуунуураас зорчидааг туршуул аль хинч болгож Хэрэдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивэлээр бид Хэрэд иргэнийг ном хотхон дагуулв. Голлох Хэрэд улсыг салгаж дарсан учраас дагалдах 8 мэрэгдийн зориг шантарч байлдаж чадахгүй босноо. Мэргэд 8 нарыг бутран сарних завсар Хэрэдийн жахаахан буу 2 охиноо дагах шалтгаанаар Харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул зорчидаа нэхэж нэгэнтэ зайлан одсон жахаа хамбыг зал аргаар барьж тонилгов. Тэр жахаа хамбын улсыг алж эзлэв. Зорчидаа бас нэг тус нь энэ мөн. Алагдах өдөр амиа хайрлахгүй ачийг хүргэж, байлдах өдөр байран алдахгүй баатарлан зүтгэсний тул Чингис хаан Ибага бихий хатна зорчидад сойрхож өгөөд Ибагад өгөөлрөв. Авир зангээ чинь голсон биш. Ариун үдсэглэн чинь чамалсан биш. Хөлийг чинь шивэртэй гэсэн биш. Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш. Өврөөн дулаацуулж хөлөө хочуулсан өөрийн хатан чамайг их төрийн үйлсд илт зүтгсэн зорчидад ийхүү сойрхох болов. Хатгалдах цагт халах болж хагтсан улсыг хамтдган өгч, хутгалдан байлдахад хуйг болж хуваасан улсыг хурааж өгсөн зорчидан ачийг хариулж гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Үүнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид энэ мэт тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж миний үгийг өөрчлөлгүйгээр ургийн урагт хүртэл Ибагийн орс суурийг бүү тасалтугай гэж зарлиг болов. Бас Чингис хаан Ибагад өгөөлрөв. Чиний эцэг жахаа хамбоо чамд инж болгож ашиг төмөр алчиг 2 тогоочийн хамт 200 хүнийг өгсөн байлаа. Одоо чи урууд иргэнд очихдоо дурсгал болгож надад инжийн хүмүүсээс ашиг төмөр тогоочоо 100 хүний хамт өгч од гэд ав. Бас Чингис хаан зорчидад өгөөлрөв. Ибага хатна чамд өгөв. Чи 4,000 уруудаа мэдэж захир туга гэж сойрхож зарлиг болов.